Hello, Яна миний шкаф. За яхав. Би үсээ буржийлахад миний үс ерөөсө хөвсөж өгөхгүй байхаар нь сая доошоо харуулад сэнстцэн чи хараа. Арслан гэж химбэ? Гэж. За одоо миний үс амар хурдан буучтай юм чи ингээд гайгүй доошлон гоцоо гоё болно. Яна энэ жижиг үснүүд амар ингээд босчлоо харагдчихна энэ. За би газ хавцаа салаад тэгээд гарна. Энэ хэсэг би жоохон дарчуулт тэгэл гайгүй юм шүү. Миний ус бүр урт алсан болохоор юм уу? Яагаад ч юм ерөөсө хөвсөөхөө болчлоо. Эсвэл би одоо гараад намнагийн очил л доо. Тэгээ намнагийн очил үсээ ахаад угаачих уу? Буржуулахсны хэрэг гарахгүй юм болоо. За ямар ч гэсэн. Хуцаас салаад. За би гараа авчийн. Томикегийн удаа тэгээд зүгтээгээ өнөөдөр бид хоёр намнагийн нууц project хийн. Тэгээ яа хүнд шүү нөө. Миний үс байхгүй шалччихсан. Би намнагийн дэрж байна. Тэгээ өнөөдөр гадаа амар гоё юм аа. Би бүр халууцж байна. Амар нэлийн халууцч байна. Хөөе би намнагийн дэрсэн чинь нөгөөдөг чинь гэрээ амар өөр болгочих. Тэгээд ивэм хасан байна аа. Ваа ариг гинэ. Тэгээ дотроо бүр нөгөө юу та хаяа савтайгаа бүтэн жил болох юм бах та. Ялтны арай хэрэгтэй юм болоо. Хүүрхэн яа. Намаа гоё хийж наараа. Алло. За, ийм гоё юм авцсан бэ. Энийг чихвчээр шүү чангаар нь тавьж болт юм уу? Болно өстэй. Чихвчээ салгачихав. Лаг биш ч гэсэн сурч байсан ч чамаас. Турчин. Яаж яах чимээг болох вэ энэ? Хажуудлын анхан уралж байна юу ер нь? Яркоя. Миний хуруу хөдөлгөө болчих. Эсхийг юм уу нэг амтны үнэр. Чи одоо өнөртөө би чиний реакцийг авъя заяа. За өнөртөө тавч байна. Амтны үнэр, ханны үнэр байгаа. Хөдөө хомрлоо. Тийм байна. Би нэг уудан тэгээ ууднаас гаргаагүй байхгүй. Чи тэгтээ амар адилхан тавч ихтэй биш. Наад амар годлох юм шүү. Заасан бацгаана. Өглөөний мэнд ялцчих өглөө болж байна. Аагүй. Өглөө биш юм байна. Өдөр болсон юм байна. Өдрийн мэнд. Одоо цаг 12 дөнгөж өнгөрч байгаа. За тэгээд манай сүгийн эгч Монголоос ирсэн сүгчдэр очно. Би гял өсний юу вэ? Угаалга машин уу? Угаалга машин газар үлдээсэн байна. Даанч таггүй юм байна. Өтөр ахыг хараа. Квадроцикл гэдэг үлээ. Тийм юм байна явчих. Адэрэн суугаа явах юм байна л та. Гоёлын тэ юм унаа явал. Энэ жижигхэн портер яваад ах юм нүгээр. За ямар ч байсан. Би үсээ төр ингээ архицсан байгаа хгүй юу? Яах ч байгаа гэхээр дараа нь суул тавихаар энэ ард миний юунд нөгөө машин харагдчихна. Үсээ би дараа нь суул тавихаар миний үс амар гойлдог хгүй юу? Би тэрийг амаар ахыг харагдчихна ер нь. GoPro юм ч болно харагдан да. Ах ер нь асаач чадахгүй фейлдэд байгаа юм шүү. За.
Зэц нэг тиймэрхүү юм амар замраагүй юм болчихоо. За ямар ч юм би та нарт дараа нь хүсээ үзүүлнэ. Өнөөдөр би сүүгчдээр очиж байгаа. Өчигдөр өдөр Монголоос буугаад гэхдээ Монголоос ирж байгаа онгоц уул намны Берлинд ирдэг байсан. Одоо Берлинд ич зөвхөн Франкфуртод ирж байгаа. Вагоноор яваад өчигдөр нэлээ арай ирсэн болохоор юу бас цагийн зөрөө мөрөө гээ тэгээд өнөөдөр өглөө би очиж чинь хөдөлцөн үг ах чи. Дугараад шүү. Дугарч байгаа. Тийм болохоор сүгэгч надад үгүй манай гэрийнхаа сүгэгч жоохон юм өгөөд бас сүгэгч надад авчирч байгаа. Тэгээд бас би нэг 9 нахаа гүж. Би амар ингээд илүү дутуу юм лөө сатараад байна өнөөдөр. За ямар ч гэсэн тэгээд бас юу гэж хэлчихлээ би сайн нахаг харахаас өмнө нахаг гүгээд байна л та. Харж байгаа. Нөгөө нэг 9 ширхэг юуныхаа галууныхаа гоёыг би барай авчин. Тийм тэрийгээ тэг хөлдөөцөн ч амар хүндээ ядчих. Би очиод үзүүлээ яг ямар юм гэдгийг заяа. Тэгээ энэ бол цэвэр ажлын онцлог байлаа. Би автобус үлээгээ зогсож байгаа. Зүгээр л санаандгүй харсан чи ийм юм олж харуул яах вэ? Би ирж байна. Хөөе, нэг юм санан байна. Би дотор мухаа ороод бойлц хүрэх гээд ахаа. Энэ би хэлэх ёстой юу хүмүүс? Яагаад ч юм би нэг хэлээд хэлэхгүй нуучих юм бол хэрэг энэ корона ах юм бол би хүмүүст корона халтаасан юу авчих гээд байна л да. Энэ зүгээр энгийн нэг сүртэй юм биш бол заавал хэлж явах шаардлага байхгүй байна л та. Гайгүй хаа тий. Корона ч өөр юутай байдаг гэжтэй. Өөр симптомтой байдаг гэжтэй. Бүлц хөрөх симптомны нэг дотор мухаар аргих симптомны нэг мөн үү? Арай тийшээ нийлүү бит хоёр дэлгүүр яваа. Бит хоёр юу авсан гэж? Өгцөө. Агурцээ. За тэгтээ юу өгцөө гэснээс юугаа бас нэг зам шуудан орж юм явуулсан байгаа. За тэгээд өгцөөгээ аваад мэдээд сүгийгч чинь байхдаа би олигтой бичлэг авч чадаагүй нийлүүгийн жоохон фейл сая гарав. За тэгээд өгцөөгээ авчаад буцаад яваад тэгээд намайг нийлүү бэний хоёр гэрлүү хөргөж өгсөн. Бүр арай энэ өгцөө чин хоолны өмнө тий. Зэ би гэртээ ирсэн. Амар орой болсон байна. Тэгээд намайг хин нийлүү бэний хоёр ахаа хөргөж өгсөн. Тэгээд сүгч чинь байж байгаа. Гэртээ ирж гин. За тэгээд сүгч Монголоос ирсэн болохоор надаа чимдан авчирсан. Энэ манай юу миний чимдан баггүй юу. Тэгээд манай ээж аав юм явуулахдаа чимдан дотор юм хийгээд тэгээд сүгч өөрийнхөө юм хийгээд чимдан дөрөв юм явуулаагүй л дээ зүгээр яах вэ? За ямар ч гэсэн надаа юм явуулсан заяа. Би яг нарийн дотор юу байгааг нь мэдэхгүй байна. Тэгээд онгоолгож үзтээ. За маскнаас эхлэе. Манай гэрийнх нь намайг тийм их маск зүудэх гэж утсан байх та. Надад бүр нөгөө нэг цагаан маскнаас 2 хайрцаг явуулсан. 2 ийм боотл явуулсан байна. Тэгээд гаун маск авсан байна. Энэ маск шүү дээ.
хөөрхөн материалтай байна. Эвтэйх юм шиг байна. Энийг тэгтээ угаах хэрэгтэй хаа хэлээд. За нэг нь юм модтой, нэг нь юм харахгүй жоохон хийтэй. За тэгээд нэг юм хар бас хийтэй байна. Энэ цэцэгтэй нь хөөрхөн хийтэй юм байна. Одоо масктай амьдрал бидний өдөр тутмын амьдрал болсон учраас маск зааск чи болж байгаа шиг тий. Бүтэн жил маск зүүшлэгээ одоо бараг. Ой дахиад нэг маск шүү дээ. Энэ юу яадаг маск юм бол бас. Надаа яга ийм их маск авсан бол би ч эндээс өөртөө маск авсан шүү дээ. Өөс хавтай маань маск нь ямар хөөрх юм. Энэ маск биш үү? Доторхын солид юм байна. За. Юу ч лаги. Хаанаас ийм мэрэгчлийн маск болоод энэ манай гэрийнхаа. Чи миний өрөө батхгүй би буруу зүгээд байгаа юм уу? Угаасаа ийм хатуу юм уу? Хамсгалахад ясан гэсэн бэ? За яах вэ? Оо би буруу зүгээдсэн юм байна. Энэ дээр хамартай байна. Хамрандаа төмөртэй байна. За баярлалаа энэ маскнууд явуулсан. Тэгээд би ээжтэй юм ерөөсөө би заавал юм аавна гэж захидаггүй. Манай гэрийнхэн өөрсдөө л юм болоод надад явуулцдаг. Тийм болохоор би онгойлгох болгоно ингээд surprise. За. Энэ нөгөө нэг ядаргаа тайлдаг цай энтрийн дархлааны цай гэснийг явуулсан юм. Коронавироос болоод юм хэрэгтэй гэж ах шиг байна. За цаашаа самар. Надад ийм самар явуулжээ. Самраа түнөө. Энэ юу вэ? Би одоо эдгээр намайг ээж байсан бол энэ манай ээж энд байсан бол за энэ хаа намайг нэг борт би чи ялангуяа би бацны мангас шүү дээ. Би ингээд борт түүхийгээр нэг камер дуртай байхгүй юу? Манай аав бас ингэж идэх дуртай. Тэгээд аавтай ээж нууцаар мэддэгс. Ээж бидэнгүүт бактери гизэнд нь орно. Тэнгүүд аавтай нууцаар хулгаалаад ээж намайг уучлаарай. За. Цэцэргэн тэгээд дахиад нэг. Энэ гэхдээ цэцэргэнаас өөр гэдгийг би мэдчихэв. Гэхдээ яг юу гэдгийг мэдэхгүй байна. Нэрс. Тэгээд сүүлийнх нь буюу надад манай ээжийн найз нь явуулсан юм. Гарны органик бүтээгдэхүүн ламур. Хамуур юм уу? Гар арьс буужуулагч гарын хижээлийн тус гинэ. Ийм хөөрх юм авсан юм да. Ваа. Энийг өмөртэй биччихвэл тасыг. Наймар хитрхи органик юм шиг байна. Илүү дутуу өнөргүй юм байна. Ямар ч илүү дутуу өнөргүй юм байна. One day in Mongolia гинэ. Тэгээд дэвтэр нэм хоосон дэвтэр байна. Баярлаа. Би дэвтэр нугас амар дуртай. Надад ч дэвтэр төрлөөр байна. Тэгээд авч дуусахгүй нэ. За дараагийнх нь. Воо. Ба хонх явуулсан. Тавтай морилноо дархан уул аймаг гинээс хөрхий. Хонх гэртээ дуургах сайн гэсэн тий. Намайг нөгөө нэг жоохон юу ань гэсэн чинь нөгөө нэг сарын өмнө жоохон азгуутаад байна, жоохон нэг сонирн байгаад байна гэсэн чинь надад хонх явуулна гэсэн байхгүй манай жинэд. Тэгээд хонх нь энэ. За. Ойны түр ийшээ хийчих. Тэгээд надаа
Сүүлийн юм нь болохоор ваа. Манай ээжийн нөгөө найз, манай ээжийн хоёр дахь найзын явуулсан. Чоло. Нулимсны юутай маань хэлбэртэй. Энэ нөгөө нэг гоё кристалл шиг гоё энерги өгдөг чулуу гэсэн. Сайн энерги дууддаг чулуу гэсэн. Миний ойлгосноор. За. Өөрхөн ногоон өнгөтэй болохоор миний өрөөнд амар тохирох юм байна. Нэг газар цэцэгнийхээ хажууд нэг газар тавьчих тийм ээ. За ингээд манай ээж явуулсан юм ингээд ээж аав явуулсан юм болж байна. Би дандаа л ээж ингээд ах юм. Манай гэрхэн бүгдээрээ л явуулсан л та. Гэхдээ яг цуглуулж явуулдаг хүн ээж болохоор би яг ээж явуулсныг мэдж байгаа болохоор ээж л гэж хэлээд ах шүү. Энэ чулууга алдмааргүй байна хаан тавих уу? За нэг юм аа. Би ч одоо ондохтаа төхий да. Тийм ээ? Чүс. Надад өнөөдөр хамтайсан байлаа. Тэгтээ би өнөөдөр та нарыг дагуулж авсангүй л дээ. Би тэднийд очихоор яг айл бас би биш юм чи начиг ингэж хямаа нээлттэй байлгахыг хүсэхгүй байх гэж одоо бас өөр хүмүүсийн privacy те хүндэтгээд тэнд очихоор нэг их бичлэг хийхгүй гэж одоо мэдгүй би тэнд очихоор жоохон юу байдаг болохоор амар их хүмүүстэй юм яриад те жоохон завгүй байдаг болохоор бас нэг юу яаж байгаа юм шиг те хүндэтгэхгүй байгаа юм шиг нэг юм камера гаргаад бичлэг хийгээд байж болохгүй. Тэгээд өнөөдөр камера гаргачаад ихтэй бичлэг хийгээгүй буцаад болт хийцэн. Да, тэмхүүн. Гэрэнэ байлаа. Биш. Намайг үздэгт баярлаа. Дараагийн бичлэг хүртэл бай бай. Хартай шүү. Tschüss.